Хоёр сайн морь. Эрт урт цагт хол газар худалдагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгшөрч харж чадахгүй хоцрох болжээ. Тэгээ залуу мориндоо ингэж захив. За залуу дүү минь замдаа сайн яваад хараарай. Хөгшин ах чинь одоо өөхөх болжээ. Дүү минь болцоогүй замаар буу яваарай. Бүгтэлцсэн юм дээр битгий очоорой. Боолттой юмны амийг бүү задлаарай гэж захиад хоцорч гинэ. Залуу морин нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бүгтэлцсэн бор юмны бараа харагдаж гинэ. Түүнийг очиж үзэх юмсан гэж бодоод тэс чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь бодолтой бөгөөд дотор нь амтан байгаа бололтой хөдөлж байжээ. Түүний дотроос юу гарах бол гэж үзэх юмсан гэж тэсэж ядан амийг нь задлтал дотроос нь нэг том үлсэглэн чон гарч ирээд. Чи юу морь ингэж миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гэд барихаар завдан дагтал нэг туулаа явж байгаа тэр хоёрыг үзмэгцээ. Та хоёр юу морь чон хоёр вэ гэж асуув. Тэд үнэн байдал учраас тооцсонд тэр туулаа морины аминд орох арга бодож өгүүлрэв. Үгүй чонгой. Та ийм сайхан том ир байтал уутанд хийлгэж аманд боолттой хэвтэж байсан гэдэг чинь худлаа баха. Хэрэг үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналтанд өгч итүүлээ гэвэ. Тэгэхэд чон үнэ. Би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулаа эрхэм чон та энэ уутанд яавч багтахгүй билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чон. Морь туулаа хоёрыг хоёуланг нь идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгоогоо хараахан далд оруулаагүй байхад туулаа. За тэр толгой ч багтахгүй байгаа гэж хашгирмагц чон толгоогоо даруй далд оруулав. Туулаа тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боов. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар ам гарч залуу морь нутагтаа харж амар сайхандаа жаргасан гэдэг. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.